За сайн бацгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр усны салбарын эрдэм шинжилгээ буюу судалгаа, инженерчлэлийн чиг хандлага гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлэх гэж байна. Тэгээд өнөөдрийн хувьд бол яг усны салбарын эрдэм шинжилгээ, инженерчлэлийн чиг хандлагыг одоо бүхэлд нь тодорхойлж чадахгүй ч гэсэн яг чиг хандлага гэж юу юм бэ? Тэрнийг яаж тодорхойлох ёстой юм? Чиг хандлагад юу нөлөөлдөг? Чиг хандлага одоо яг ямар зарчим дээр бид тогтож тодорхойлох вэ? За судлаачийн зүгээс одоо усны салбарт баримтлах эрдэмшлэгээний чиг хандлага ямар хөө байж болох вэ? За мөн инженерингийн чиг хандлага ямар байж болох вэ гэдэг талаар ерөнхийдөө хэлцгээр бэлдэж ирсэн байгаа. За чиг хандлага гэдэг бол ерөнхийдөө тренд гэсэн үг тийм. Тэгээд энэ бол ерөнхийдөө ямар нэг үйл хэрэгт баримтлах үзэл санааны чиглэл гэж байна. Тэгэхээр усны салбарын хувьд бид хэд юу гэж ойлгож болох вэ гэхээр ерөнхийдөө бол ирээдүг бий болоход бид нар бол инженерчил болон эрдэмшлэгийн ажил аягүй чухал ажил багталтай. Ирээдүг бий болгоход ирээдүй өөрөө бий болоход одоо жишээ нь ямар нэгэн үйл ажиллагаа ямар нэгэн одоо хөв нэмэр оруулахгүйгээр ч юм уу ирээдүй бол өөрөө тэртээ бий урсгалаараа бол бий болно. Гэхдээ бид хэд хүсэж байгаа ирээдүг бий болгохын тулд заавалчгүй эрдэм шинжилгээний ажлыг сайн хийх хэрэгтэй, инженерчлийг хийж иж тэр ирээдүг авчирна гэж. Тэгэхээр чиг хандлага гэдгийг бид яг ямар өнцгөр ойлгож болох вэ гэхээр чиг хандлага гэдэг бол одоо нэг ёсны үзэл баримтлал болж таарж байгаа. Тэгээ богино хугацааны хитийн төлөв гэж ойлгож болно. Тэгэхээр ерөнхийдөө бол ирээдүйн баримжаа буюу төлөв байдлыг чиг хандлага гэж хэлж болохоор байгаамаа. Тэгэхээр бид хэд усны салбар чиг хандлагаа тодорхойлчих юм бол усны салбар дахь тодорхой хугацааны ирээдүйд бий болох өөрчлөлтийг харах бололцоотой гэсэн үг. Юу өөрчлөгдөх чинь тэнд бид нар яаж хүрэх вэ гэдгээ харах бололцоотой болно. Хоёрдугаарт хөгжлийн чиглэл замаа тодорхой болгочихно. За гуравдугаарт болохоор бодлого усны салбарт хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлчихно. Тэгэхээр бид хэд чиг хандлага тодорхойлчих юм бол тэрний дагуу бүх хүчээ дайчлаад юм уу нэгдсэн байдлаар ингээд ажиллаад явах бололцоотой болчихно. За дээрээс нь чиг хандлага бид хэд тодорхойлчих юм бол учирч болох эрсдлээс сэргийлэх бололцоотой. Тэгээд мэдээж чиг хандлага тодорхойлчих юм бол боломжууд бий болно. За чиг хандлагад одоо чиг хандлага бий болсноор тэнд бол өрсөлдөөнд хөгжлийн орон зайг бий болох ийм бололцоо бүрдэх юм аа. За тэгэхээр чиг хандлага гэдэг зүйл бол өөрөө ингээд ерөнхийдөө тогтоод явж байдаг. Тэрийг ингээд урсгалаар нь явуулах уу эсвэл бид хэд өрчилж тодорхойлоод илүү дэвшилттэй хөгжих үү гэдэг ийм асуудлууд хоёр одоо сонголтын нэг байгаа. Одоо жишээ нь ингээд бид хэд ингээд хурал хийгээл явж лээдэг те. Ийм асуудал тулгамдж байна. Энэ асуудлыг шийдэе гэл ингээд явж л байдаг. Тэгж явах юм уу эсвэл одоо яг ирээдүй болоод 10 жилийн дараа ч юм 20 жилийн дараа ирээдүй ийм болно гэд ингээд хөгжлийн бодлогодоо ингээд тусгацсан байна. Тэгвэл одоо энд хүрэхэд яг ямар чиг баримжаатай явах юм бэ гэдгээ бөөндөө яриад хэлцээ шийдээд тэгээ явах нь зүйтэй юм уу гэдэг дээр ийм хоёр сонголт байгаа. Тэгэхээр мэдээж бол өөрчлөлт тодорхойлоод илүү дэвшилттэй хөгжих нь чухал байна гэдгийг гэдэг дээр бол бүгд санал нийлж байгаа хаа гэж. За тэгэхээр энд трендтэй холбоотой нэг үг байгаа. За тренд that should definitely die is following trends гэж байна. Тэгэхээр трендүүдийг зүгээр ингээд дагаа яваад ах юм бол тэр уулаасаа ямар ч амжилтанд хүрэхгүй гэсэн ийм санаа. Тэгэхээр мэдээж трендүүд байгаа. Тэн дундаас бид яг одоо тэн дээр шинжилгээ хийгээд яг аль чигт явахын гэдэг юм яг шийдлээ 100 гаргаад тавьчих юм бол тэгээд тэрийг одоо зүг чиг болгоод тэрийг дагаа явах юм бол илүү амжилтанд хүрнэ гэсэн санааг эндээс харж болох юм аа. За ирээдүйн төлөв гэдэг бол ерөнхийдөө одооноос баримтлагч чиг хандлага юм аа гэдэг өнцгөөс харахыг хүсэж байгаа. Тэгэхээр ирээдүйн төлөв байдал гэдэг бол яг өнөөдрийн нөхцөл байдал дээр байдлаас хамаардаг. Дээрэс нь өнөөдөр тулгамдж байгаа асуудлуудаас хамаардаг. Тэгэхээр өнөөдөр тулгамдж байгаа асуудлыг хэрхэн шийдэх юм бэ гэдэг маань тэр одоо 10 20 жилийн дараах ирээдүг бий болгоно гэсэн үг тийм. Асуудлаа яриад л шийдэхгүй яваад л ах юм бол тэгэл тэндэл байгаад байна гэсэн үг. Тэгээ мэдээж энэ асуудлыг шийдэх одооны нөхцөл байдал дээр байдлыг өөрчилж ирээдүг бий болгохын тулд тэнд нөлөөлдөг бусад хүчин зүйлс бол байгаа. Тэрийг бидгээд бол анхаарах хэрэгтэй болж байгаа. За тэгээ одооны нөхцөл байдал тулгамдж байгаа асуудлууд за хүчин зүйлсүүд за мөн ирээдүйн төлөв байдлыг яаж тодорхойлох юм бэ гэхээр ерөөсөө л судалгааны үндсэн дээр тодорхойлно. Энэ дээр бол нэгдсэн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Өнгөрсөнд байгаа датанууд одоо байгаа датанууд дээр шинжилгээ хийгээд ирээдүйд ийм байх юм байна.
Тэгвэл энэ ирээдүг бид хүсэж чинь үгүй юу? Энээс өөр ирээдүг бид авчирмаар байгаа мó гэдэг дээр дүн шинжилгээ хийх хэрэгтэй байгаа. За ерөнхийдөө бүхчирлийн судалгаанууд бол яг өнгөрсөн ба одоо үеийн өгөгдөл дээр суурилдаг. Тэгэхээр өгөгдөл бол айгүй чухал ийм одоо их уср байгаа. За чиг хандлагад нөлөөлөх хүчин зүйлсүүд байна. Мэдээж дотоод гадаад гэдэг хүчин зүйлсүүд байгаа. За дотоод хүчин зүйлсд болохоор төрийн бодлого, засгийн газрын үйл ажиллагаа нөлөөлж байгаа. За дээрэс нь усны нөөцийн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлт бол нөлөөлж байна. За ус хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага, за түүний нөлөөлөл бол энэ чиг хандлагад бол нөлөөлж байгаа юм дотоод хүчин зүйлсүүд байгаа. Тэгэхээр эдгээрийг бид хэд маш сайн ойлгох хэрэгтэй, ойлгож чиг хандлага тодорхойлох хэрэгтэй болж байгаа. За гадаад хүчин зүйлд мэдээж олон улсын бодлогууд байна. Тухайлбал одоо энэ доктортой хөгжлийн зорилтууд байх жишээ тийм. За мэдээж олон улсууд бол усны салбарт бол маш өргөн судалгааны ажлууд хийж байгаа. Тэдгээрийн судалгааны үр дүнгууд бол асар их чухал. За дээрэс нь технологийн дэвшлүүд байна. За эдгээр хүчин зүйлсийг авч үзчихэж бид хэд нөгөө чиг хандлага цаашдаа одоо яаж явах вэ гэдэг чиг хандлага тодорхойлох хэрэгтэй болж байна. За чиг хандлага тодорхойлох зарчмын хувьд бол доктортой хөгжлийн ийм загваруудыг бол та хэд мэдж байгаа. Эхнийх нь бол ийм давхцсан ийм загвар байгаа. Sustainable буюу одоо доктортой хөгжлийг бий болгохын тулд хөрөлн буй орчин, нийгэм, эдийн засаг бол баланслж явах хэрэгтэй гэсэн ийм зарчмыг баримталдаг гэсэн бол одоо яаж юм гэхээр энэ бүгд бол нэг нэгэндээ агуулгдсан байх хэрэгтэй. Нэг нэгнийхээ хүрээнд багтсан байх хэрэгтэй гэдэг ийм зарчмыг баримталж байгаа. Тэгэхээр хамгийн том зүйл одоо юу вэ гэхээр хөрөлн буй орчин буй байгаль хамгийн том зүйл те. Энд багтсан бид хэд нийгэмтэй байх хэрэгтэй. Энээс том нийгэмтэй байж болохгүй. Тэгэхээр энд багтсан нийгэмтэй байх хэрэгтэй. Тэгэхээр энд багтсан нийгэмд болохоор тэр нийгэмдээ багтсан эдийн засагтай байх хэрэгтэй. Тэгэхээр энэ зарчмыг ерөнхийдөө усны салбар маань баримтлах хэрэгтэй юм болоо гэсэн ийм саналыг төвшүүлж байгаа. Тэгэхээр ийм зарчим дээр бид хэд чиг хандлага тодорхойлъё гэж. За тэгэхээр Монгол орны хувьд бол усны нөөц гэдэг бол газрын доорх ус, гадаргын ус, одоо мөнгө цас юу гэдэг нь тий. Энэ бол усны нөөц ингээ бид хэд байж байна. Тэгэхээр энэ усны нөөцөд одоо багтсан усны доктортой менежментээ хийх хэрэгтэй байна. Тэгээ доктортой гэж бичсэн нь болохоор бас яг одоо ингээ усны менежмент бол явагдаж байгаа. Гэхдээ илүү доктортой байх шаардлагатай байна гэсэн санаагаар бичсэн байгаа. Тэгээ усны менежменттэй агуулгдсан усны эдийн засагтай байх ийм шаардлагатай болж. Тэгэхээр нэг ийм зарчмыг баримтлаад энэ зарчим дээр тулгуурлаад одоо Монгол орны усны нөөцийг одоо нэгдмэлээр ашиглах юм уу, хамгаалах юм уу, тийм зарчмаа бид хэд чиг хандлага тодорхойлоод цаашаа явах хэрэгтэй юм болов уу гэж харж байгаа. За чиг хандлага юугаар чиглүүлэгдэх вэ гэж. За Монгол улсын бодлого байна алсын хараа 2050. За хамгийн ихний ихтгэл дээр бол яг устай холбоотой асуудлууд бол гарч ирж ирсэн. За мөн засгийн газрын бодлого, шин сэргэлтийн бодлого байна. Тэгэхээр энэ дээр одоо 30 он, 50 онд ийм шатанд хүрнэ гэдэг ийм үзүүлэлтүүд тавьчихсан байгаа. Тэгэхээр тэр үзүүлэлтүүд хүрэхийн тулд бид тийшээ чиглэсэн үйл ажиллагаануудыг л явуулах хэрэгтэй. За дээрээс нь салбарын яамны бодлого үйл ажиллагаа байна. За хамгийн чухал зүйл бол энэ Монгол орны усны нөөцийн төлөв байдал. Энэ маань яг хэд юм бэ гэдгийг яг үндслэлтэйгээр яг бодтойгоор одоо тавих хэрэгтэй. Өнөөдөр энэ салбар уралдааны зорилго бол энэ газар доорх усны усанд тулгамж байгаа асуудлууд гэдэг. Тэгэхээр газар доорх ус маань яг ямар хэмжээтэй байгаа юм бэ гэдэг эцсээр л да бид хэд сайн бас мэдэхгүй явж байгаа. За дээрэс нь олон улсын чиг хандлагууд байна. Тэгээд Монгол улсыг төлөөлөх үзүүлэлтүүд буюу одоо Key Performance Indicator гэдэг үзүүлэлтүүд байгаа. За энэ алсын хараа 2050 шин сэргэлтээр ч бас үзүүлэлтүүд явж байгаа. Тэгэхээр одоо тэр газар доорх усны хайгуул хийгдсэн талбайг тэдэн хөвд хүргэн энтергээд эдгээр бол үзүүлэлтүүд байгаа. Тэгэхээр эдгээр үзүүлэлтүүдэд одоо тавьсан зорилттой хүрэхэд чиглэж ажиллах нь аягүй чухал байгаа даа. За тухайлбал энэ дээр нэг хоёр үзүүлэлтийг авч үзэж байгаа. За Баталгаат ондны усны хангамжгүй хүн амын эзлэх өвгээд эхний зураг нь болохоор манай статистикийн мэдээ байгаа. Тэгэхээр энэ дээр бол улсын хэмжээнд бол одоо нийт хүн амын 31.9% нь болохоор Баталгаат ондны усны их усүрт холбогдоогүй байна гэсэн ийм статистик байгаа. За нөгөө тал дээр нь тэр бүдгэн харагдаж байгаа болохоор
дэлхийн олон улсын дата байгаа. За тэн дээр бол бас нэг 30 орчим хувийн энэ нь болохоор хангагдсан цэвэр усаар хангагдсан хүний эзлэх хөв байгаа. Хүн амын эзлэх хөв. Тэгэхээр энэ хоёртой бол бас зөрүүтэй байгаа. Нөгөөх нь хангагдаагүй, нөгөөх нь хангагдсан. Гэтэл энэ хоёрын хооронд бол бас их зөрүүтэй байгаа. Уул нь бол 70-30-тай л байх үзүүлж явах хэрэгтэй. Гэтэл олон улсын датан дээр болохоор 30% байж байгаа. За доор нь болохоор ариут татваргын системд холбогдоогүй хүн амын эзлэх хөв гэдэг. За энэ бол ийм айгүй тийм өсрэлттэй дата байж байгаа. Тэгэхээр хүн ам ийм өсрээд байгаа мó гэхээр тийм шилжилт хөдөлгөөн бас өсрээд байгаа мó гэхээр тийм ш. Тэгэхээр энэ дата өөрөө бас эргэлзээтэй юм уу гэсэн юм харагдаж байгаа. Нөгөө талд нь бас олон улсын дата буюу тэр болохоор ариут татваргын системд холбогдсон хүмүүсийн хүний эзлэх хөв байж байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд л нэг 51 орчим хувьтай одоо ариун цэврийн байгууламжтай холбогдсон гэж гарч байгаа. Тэгэхээр манай дата болохоор бараг 80 гаруй хувь бол холбогдоогүй гэсэн дата байж байгаа. Тэгэхээр энэ эдгээрийг нэгдүгээр цэцгэлээс гадна энэ үзүүлэлтүүд одоо энэ хүн чинь цэвэр усаар хангаагдах ариут татваргын системд холбогдох чинь 21-р зууны хувьд л аюулгүй чухал асуудал байхгүй. Тэгэхээр энэ үзүүлэлтүүд маань хангалтгүй байна гэдэг маань манай усны салбарын хөгжил яг ямар байна вэ гэдгийг шууд хэлж өгч байгаа. За усны салбарын эрдэм шинжилгээний хувьд чиг хандлага цаашдаа бидэд илүү сайхан нийгмийг одоо нөөцөө илүү зөв боловсон ашигладаг тийм болохын тулд ямар хөө чиг хандлагатай байх вэ гэхээр ерөнхийдөө эрдэм шинжилгээний ажлыг бол нэлээд сайн хэрэгтэй. За гэхдээ эрдэм шинжилгээний ажил гэдэг бол өөрөө олон улсын мэдлэгийн санд хөв нэмэр оруулсан. За мэдээж улсынхаа хөгжилд хэрэглэгдэх тийм эрдэм шинжилгээний ажлууд байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр би нэг бүлэглэж байгаа нэг 3 юм тавьсан байгаа. За эхнийх нь болохоор усны менежментийн нэгдсэн загвар боловсруулж ажиллах хэрэгтэй байна гэж. Тэр одоо бид хэд ингээд асуудлыг тусдаа ярьдаг, газрын дорх усыг тусдаа ярьж байна, гадрын усыг тусдаа ярьж байна, чанарын тусдаа ярина, хууль эрх зүйг тусдаа ярина. Тэгэхээр эдгээр маань усны салбар учраас нэг зангидагдаж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо бол технологи айгүй хөгжчөөд байна. Тийм учраас бид хэд энэ усны менежментийн нэгдсэн загвар боловсруулах хэрэгтэй. Энэ бол real time байх хэрэгтэй, өгөгдлөөр хангагддаг байх хэрэгтэй, байнгын хангагдчих хэрэгтэй. Одоо суурьуд нь ерөнхийдөө гараад ирсэн байх шиг газар доорх усны мониторингийн нэгдсэн систем байж гэн тэ. Тэр бол дата авч байна. Тэр датан дээр боловсруулалт хийгээд усны нөөц тэгээд чанар түүний ирээдүйн төлбөрийг гаргадаг тийм загвар хэрэгтэй. За мөн ялгаагүй нөгөө талаас нөөц байж гэн. Нөөцөөр бид юуг хангах вэ гэхээр хэрэглээ хангах хэрэгтэй. Тэгэхээр ус ашиглалт түүний ирээдүйн төлбөрийг бас энэ загвар гаргадаг байх хэрэгтэй. За мөн одоо нөөц ашиглалт хоёр дээр үндэслээд усны нөөц ашиглалтын балансыг гаргадаг байх хэрэгтэй. Энийг бол одоо ингээд юу гэдгийг хэдэн жилийн дараа одоо нэг 5 жилийн одоо давтамжтай тендер зарлаад хийдэг биш. Энэ бол байнгын жил болгон хийгдээд байнгын ингээд одоо трендээ гаргаж идэг байх хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээ нь ковид боллоо гэхэд яаж өөрчлөгдөж чинь тэр өөрчлөлтүүд шууд гардаг ч юм уу. Тийм болох хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэлд бол энэ эрдэмтэн судлаачид бол ажиллах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. За дараа нь болохоор усны салбарын удирдлагын нэгдсэн загвар боловсруулах гэдэг. За энэ дээр бол манай хуучин бол зөндөө олон бодлогод хэрэгжүүлсэн. За хамгийн сүүлийн нь усны ус үндэсний хөтөлбөр байна тий. Тэгэхээр энэ хөтөлбөр бол хэрэгжилтийн үед яг хэдэн хувьтай байгаа юм бэ гэхээр бас нэлээд хангалтгүй байдаг баг. Сүүлд бол үнэлгээ хийгдсэн баг тий. Тэгэхээр яг хөө ингээд бодлогууд байна тий. Стратеги төлөвлөгөөнүүд байна. Тэгэхээр эдгээрийн хэрэгжилтүүд нь яг ямар байх юм бэ? Ямар үр нөлөө авчрах, нийгэмд юу авчрах юм бэ гэдэг шинжилгээ хийдэг байх хэрэгтэй болж байна. Тэгэхээр ийм шинжилгээнүүд бол хийгддэггүй биш, олон улсууд бол хийгдээд явдаг. Ийм бодлого хэрэгжүүлэл ямар үр нөлөө үзүүлэх юм? Энэ сайн тал нь илүү юм уу, муу тал нь илүү юм уу гэд эхлээ загвар дээр тавиад үзээд болж их юм бол тэрийг хэрэгжүүлдэг. Болохгүй байх юм бол арай сайжруулах арга хэмжээнүүд аваад төлөвлөдөг байх юм. За дээрэс нь энэ удирдлагын загвар дээр бол хүний нөөцийн удирдлага байх хэрэгтэй. Одоо бидэд хүний нөөцийн асуудлыг бол аягүй их ярьж тий. За компаниуд бол хүн хэрэгтэй байна гэдэг чинь тэгээд яг яаж хүний нөөцөө бэлтгэх юм бэ? Хэдэн хүн хэрэгтэй? Яг аль мэрэгчлэр ямар хүмүүс хэрэгтэй байгаа юм бэ? Гэхээр яг гаргасан тийм бодтой тоон баримт судалгаа бол байхгүй байна. Тэгэхээр энэ удирдлагын загварт бол энэ хүний нөөцийн одоо прогнозыг гаргадаг ийм байх шаардлагатай байна. Тэгээд удирдлагын нэгдсэн загвар учраас мэдээж ингээд бодлогууд хэрэгжүүлээд үйл ажиллагаанууд явагдсны дараа бол байнгын мониторинг хийж явах хэрэгтэй.
Энэ бодол энэ явж гин үгүй те энэ заалтууд хэр явагдаж чинь гэдэг. Одоо түрүү нь бол ихтгэл дээр харуулсан одоо 25 он хүртэл одоо 50% хүрэх ёстой гэтэл биш ээ 25 онд одоо 500 цаана одоо ажилтны цэгтэй болох ёстой. Одоо бол 250-тай явж гин гэдээ ярьж чинь те. Тэгэхээр энэ мониторингууд бас энэ дээр автоматар явж явах ёстой. Энийг бол ингээд одоо Excel дээр ч юм уу Word дээр ч юм уу янз бүрийн байдлаар ингээд бүртгээд явж идэг цаг бол өнгөрсөн байгаа. За тэгээд мэдээж энэ бол загвар учраас нөгөө шинжилгээ ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг бол дэмжсэн байх ёстой гэж байна. За ингээ гуравт нь болохоор инновац технологиг нөхцөлшүүлэх эсвэл хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. За усны салбарт бол үр ашигтай технологиуд асар шаардлагатай байна. Ус хэмнэх технологи хэрэгтэй байна. Усны чанарыг сайжруулах технологиуд хэрэгтэй байна. Дээрээс нь энэ мэдээллийн технологиг бидэд ашиглах хэрэгтэй байна. Хэмнэл оюун ухаан, deep learning гэдэг. За дижитал тим бол энэ усны салбарт бол айгүй тохиромжтой ийм хэрэгсэл байж байгаа. Бодит байдал дээр одоо ингээд одоо жишээ нь ингээд ус хангамжийн тухайд ярих юм бол ус хангамж ингээд бодит байдал дээр ажилтгаараа ажиллаж байна. Компьютер дээр яг ижлэхэн загвар, ижлэхэн хөлбөр нь ажиллаж байна. Тэгээ тэн дээрээ одоо мониторинг гэдэг юм уу ашиглалтыг хариуцаад ингээд хослуулад явдаг ийм технологиуд бол ороод ирсэн байгаа. За дээрэс нь бол шинэ судалгааны аргачлал, дэвшилтэт технологиуд бол заашгүй шаардлагатай байна. За усны салбарын инженерчлэлийн хувьд бол за дараах зүйлсийг бол ерөнхийдөө чиг хандлага болгоё гэсэн юм санаа байгаад байгаа. За олон улсын туршлага аргачлал заашгүй хэрэгтэй байна. Ялангуяа одоо тэзүү боловсруулахаас эхлээд за дараа нь бол зураг төсөл угсралтын ажил байна. За тэгээд түрүүний ярьжсэн техникийн баримтчиг стандартууд бол олон улсын шаардлага заашгүй нийцсэн байх хэрэгтэй байна. Тэгжиж бид хэд цуг алах шаардлагатай болж байна. За бүтээн байгуулалтын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл одоо төр хувийн хвшлийн хоорондын харилцаа бол илүү тааламжтай болох шаардлагатай байна. Ямар нэгэн үйл ойлголцол одоо тодорхойгүй зүйлсүүд бол ажиглагдаад байдаг. За шинэ дэвшилт технологиг нотолшуулах ажлыг бол эрчимжүүлэх хэрэгтэй байна. За усны салбарт бол энэ материал бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэж бол бараг байхгүй байгаад байгаа. За дээрэс нь одоо орчин үед яаж юм гэхээр байгаль дээлтэй тэгээд эрүүл ахуйд нийцсэн техник технологийн хэрэглийг илүү дэмжиж байна. Усыг хэмнэдэг ч гэдэм те. Байгаль дээлтэй уур амьсгалтын өөрчлөлт дасан зохицсон ийм шийдлүүд nature based solution-ыг бол илүү төлхөө санал болгож байгаа. Тэгэхээр энэ чиглэлд явах хэрэгтэй манай инженерчлэлийн ажлууд бол за тэгээд усны дэд бүтцийн хүртээмж үр ашгийг сайжруулах ийм чиглэлд бас анхаарах хэрэгтэй байна. За ялангуяа ус эрчим хүч хүнсний хангамжийг сайжруулах энэ чиглэлд ажиллах хэрэгтэй байна. За эрчим шинжилгээ болон инженерчлэлийн хоорондын уялдааг давхар бас хангаж өгөх шаардлагатай байна гэсэн. За ийм чиг хандлагуудыг харж болж байна. За чиг хандлагыг хэн тодорхойлох вэ гэдэг. За усны нөөцийн зөвлөлд тодорхойлох юм уу? Усны үндэсний зөвлөлд тодорхойлох юм уу? Усны нөөцийн зөвлөлд тодорхойлох юм уу? Эсвэл усны газар тодорхойлох юм уу? Эсвэл бид хэд иймэрхүү хурал зөвлөгөөнөөр тодорхойлох юм уу гэсэн ийм асуулт энэ хэн тодорхойлох юм. Тэгээ нэг ийм мэдээлэл оруулаад ингэ тулгымцсан асуудлуудаа хоримтлуулж хагаад тэгээд нөгөө алсын хараа хойртой шин сэргэлтээ харж хагаад энэ ажлуудыг ингээд хийе гэсэн нэг ийм гаргах гэдэг нь тэр мань одоо чиг хандлага болоод тийшээ бүх хүний нөөцөө хөрөнгөө ч юм уу ингээд нэг зүгт чиглүүлээд явал илүү хол алах гад байгаа юм санагдаад байгаа. За зарим үед бол одоо сүүлийн үед бол нөгөө хүмүүс хурал хийж байгаа янз бүрийн яам те тамгын газрууд чиг хандлага гэсэн нэртэйгээр ерөнхийдөө хийдэг болцсон. Тэгэхээр нэг юм олж харъя тийшээгээ явъя гэсэн санаа яваад ах шиг байгаа юм. За чиг хандлага тодорхойлчлоо. Тэгээд тэрийг одоо зөв баримтлаад явахын тулд юу нөлөөлдөг вэ гэхээр ерөөсөө сайн удирдлага, сайн хүний нөөц, тэгээд сайн өгөгдөл материалын нөөцл аягүй чухал болж байгаа. Тэгээд сайн удирдлага байхын тулд яах вэ гэхээр нөгөө тогтолцоо сайтай байх хэрэгтэй. Яам усны газар аль нь ч байсан. Тэгээд сайн хэрэгсэлтэй байх хэрэгтэй. Сайн төлөвтэй байх хэрэгтэй. Энэ нөгөө түрүүний миний ярьдаг нөгөө удирдлагын загвар гэдэг. Тэгээ энэ болохоор үйл ажиллагааны шийдвэр гаргах, за мониторинг хийх, хэтийн төлөв гаргах, эрэлт хэрэгцээ гаргах, эрсдлийн шинжилгээ хийх гэх мэт ийм одоо загварууд ийм зүйлсийг гаргадаг одоо ийм загвар байх. Энийг ингээ үйл ажиллагаанд бүр ашигладаг. Тэрнийхээ дагуу явдаг. Түүнээс бол ингээд засаг солигдох ч юм уу хүн солигдох үед өөр нэг зүйл явдаг биш. Яг тэр ингээ явдаг л байвал болж байгаа. Тэгээ тэрийг ингээд байнгын хөгжүүлдэг те. За
тэгээд мэдээж эрдэм шинжилгээнд судалгаанд түшиглэж шийдвэр гаргадаг ийм л удирдлага байх шаардлагатай болж байгаа. Тэгээд ерөөдөө удирдлагыг ингээ хараад үзэх юм бол юм sustainable байхын тулд төрийн бодлого, үйл ажиллагаа, усны нөөцөө өнөөгийн төлөвийг усны эдийн засагт багтаасан байх ёстой. Тэгээ энийг л баланслуулдаг ийм удирдлага байх хэрэгтэй байна гэж харж байгаа. За хүний нөөцийн хувьд бол мэдээж хүний нөөцийн бэлтгэл аягүй чухал. Энэ дээр бол эрэлт хэрэгцээг бол маш нарийн гаргаж өгөх хэрэгтэй. Дээрээс нь хөрөнгө оруулалт байхгүй бол хэзээ ч хүний нөөцөөс сайжрахгүй гэдгийг ойлгож байгаа. За тэгээд судлаачд ба мэрэгчлэтнүүдийн харьцаа болон чанарын асуудал байгаа. Тэгээд харьцаан дээр бол ерөнхийдөө бол нэг судлаач 10 инженер юм уу, нэг судлаач 20 инженер гэсэн ийм харьцаатай явдаг юм байна. Тэгэхээр усны салбарт энэ маань нэр нь хангагдаж гин үгүй юу? Тэгэхээр хүний нөөц яаж тодорхойлогддог вэ гэхээр энэ усны салбарт орж байгаа нийт хөрөнгө оруулалт тухайн салбарт ажиллаж байгаа хүнд хүрэлцээтэй байна уугүй юу гэдэг дээр л тодорхойлогддог. Тэгэхээр энэ шинжилгээнүүдийг бид нар бас нэг хийж үзэх хэрэгтэй байна. За дээрэс нь хүний нөөц байлаа гэхэд тэр чанарын асуудал яригдана. Судлаачдын хувьд бол Ааш индекстэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм судлаачд байх хэрэгтэй. Ийм судлаачдыг бид нар дэмжиж бий болгох хэрэгтэй байна. Инженерүүдийн хувьд одоо педикийн одоо сертификаттай тим инженерүүд байх хэрэгтэй. Тэгжиж бид хэд олон улсын түвшинд бол хөгжих шаардлагатай. За энэ дээр жишээлбэл энэ гурван салбар хоролдоон дээр ихтгэл тавьж байгаа хүмүүсийн зарим хүмүүсийн мэдээллүүд байна. Ийм инженерүүдийг л бид нар бий болгомоор цаанаас дэмжиж. Тэгэхээр ийм хүмүүс яаж бий болох вэ гэхээр, ийм эрдэнэт яаж бий болох вэ гэхээр судалгаа хийж бий болно. Судалгаа хийхин тулд мөнгө хэрэгтэй. Тэн дээр нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болж байгаа. За 3 дахь одоо чиг баримжааг доктортой барьж авах юм сайн өгөгдөл материалын нөөц байгаа. За энэ дээр бол статистик өгөгдлүүд, тэгээ өгөгдлийн сүлжээ, за нээлттэй их өгөгдлийн сан айгүй чухал. Тэгэхээр энэ асуудал бол манай дээр айгүй дутагдaltaй байгаа. Стандарт хэмжээ стандарт гэнэ статистикийн газар дээр өгөгдлүүд байна. Тэр бол дандаа мэдээллийн чанартай, ямар нэгэн боловсруулалт хийх болцоогүй. Тэгээ энийг бол би бас яриад л хэдийн одоо жишээ нь тэдэн гол ширгэж, тэдэн гол сэргэж гэдэг. Зүгээр л мэдээ авахгүй юм чи. Энийг бид нар цаашаа боловсруулах ямар ч боломж байхгүй. Тэн дээр ямар нэгэн тренд гарах боломж байхгүй. Тэгэхээр хэдэн метр кубаар багасч байгаа юм, хэдэн метр кубаар ихсэж байгаа юм бэ гэдэг тэр үзүүлэлтүүд аягүй чухал байна. Тэгэхээр бид хэд цуглуулж байгаа өгөгдөл дээр бас нэг шинжилгээ хийх шаардлагатай байж байгаа. Тэгээд дээрэс нь энэ бол нээлттэй байх хэрэгтэй. Нээлттэй тэгээд одоо хэрэглэх үйц байх хэрэгтэй. Одоо байгаль орчны мэдээллийн сан дээр байж байгаа ус аршааны мэдээллийн яг хэрэглэх болцоотой мэдээнүүд байна. Хэрэглэх ямар ч болцоогүй, ашиглах болцоогүй ийм мэдээлэлүүд бас их байгаад байгаа. Тэгэхээр бол олон улсад бол ийм дөрвөн чиглэлээр датагаа нээлттэй тавьж байгаа. Гадаргын ус, газар доорх ус, усны чанар, ус хэрэглээ гэсэн ийм дөрвөн чиглэлээр л тэг нээлттэй хинч ашиглаж болно. Тэн дээр ямар нэгэн нууц байхгүй. За дараа нь болохоор эрдэм шинжилгээний ажлын санхүүжилт. Энэ бол нөгөө санхүүгийн нөөц зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр одоо усны газар дээр тулгамдаад байгаа тийм асуудлуудыг ийм эрдэм шинжилгээний ажил болгоод жилд нь ингээд хийлгээд явах зайлшгүй шаардлага байгаад байгаа. За эрдэм шинжилгээний нөөц буюу одоо материалын нөөц, лаборатори, тоног төхөөрөмж, арга аргачлал шинжилэн сайжруулах, сайн арга аргачлалтай байх ийм зүйлсүүд байна. За ингээд сүүлд нь эцэст нь болохоор no research without action, no action without research гэдэг ямар нэгэн үйлдэлгүйгээр судалгаа хийгдэггүй. Мэдээж судалгаа хийхин тулд хүч хөдөлмөр зарцуулагдах ёстой. Тэнд бол үйлдэлүүд байж байна. Ямар нэгэн судалгаагүйгээр үйлдэл гэж байхгүй. Тэгэхээр ямар нэгэн юм үйлдэл хийх гэж байгаа бол бид хэд заавал судалгаа хийж энэ зөв буруу гэдгийг хийж одоо шүүн тунгааж үйлдэл хийх ёстой. Нөгөө талаас ямар нэгэн үйлдэлгүй судалгаа гэж байхгүй. Тэгэхээр судалгаа хийх гэж байгаа бол тэнд ямар нэгэн байдлаар нөөц зарцуулагдах ёстой болж таарч байгаа. За ингээд миний хэлтгэл дуусчихин. Энэ болохоор Дэлхийн усны форумоос 2022-оос гарсан ийм 5 тренд байгаа. Тэгэхээр энд бол энэ 5 зүйл дээр бол ерөнхийдөө бид хэдийн бас Монголд бас тулгамдж байгаа асуудлууд бас яригдсан, бичигдсэн байгаа. Жишээ нь эхнийх нь болохоор усны засаглалын асуудлууд байна. Тэгээ энэ усны засаглал гэдэг бол аюул чухал ач холбогдолтой юм гэдгийг тодтогдсон байгаа. Дараа нь болохоор энэ усны одоо бодлого болон бусад одоо салбаруудтай маш нягт уялдсан байх ёстой байна гэдгийг гаргаж ирж байгаа. Тэгээд 3 дахь нь хамгийн чухал зүйл бол нөгөө усны нөөцтэй тулгуурлах ёстой буюу ерөөсөө л
бид нар байгалиасаа хамааралтай юм а гэдгийг хүлээн зөвшөөрөх асуудал байна. За тэгээд хил дамсан харилцаануудыг чухалчилж байгаа. За тэгээ хамгийн сүүлд нөгөө ковидос холбоотой юм янз бүрийн одоо гинтийн асуудлууд, дээрэс нь энэ зөрчлийн асуудлууд, байлдааны асуудлуудаас бол суралцах хэрэгтэй юм а гэдэг. За ийм трендүүд бол 22 онд гарсан байдаг юм байна. За та бүхэндээ баярлалаа.